За дэлхийд дахина боловсролын салбарын бодлогыг тодорхойлдог байгууллага бол одоо ЮНЕСКО. Тэгээ ЮНЕСКО бол ер нь анх 1972 онд насан туршийн боловсрол хэрэгтэй юм а гэдгийг бол дэлхийн нийтэд бол одоо сануулж тийм тайлан гаргаж ирсэн. Дараагийн тайлан 97 онд бол энэ боловсролын дөрвөн одоо багна гэдэг ийм ойлголт. Хүн ер нь яагаад сурдгийг одоо мэдхийн тулд сурна, хийхийн тулд сурна, хамтдаа амьдрахын тулд сурна гэсэн ийм одоо онолуудыг бол гаргаж, за тэрийг нь бол дэлхийн олон улс орн бол одоо хүлээж авч өөрийнхөө боловсролын системд өөрийнхөө нөхцөл байдал тохируулж ингэж хэрэгжүүлж ирсэн юм. Сүүлийн одоо 2015 оноос хойш бол ЮНЕСКО энэ ер нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд бол боловсролын асуудалд цоошин одоо философи хэрэг болох нэ гэдэг ийм ойлголтод хүрээд олон жилийн турш ингэж ажиллаад тэгээд сүүлийн 3 жил бол энэ олон улсын эрдэмтдийн баг ажиллаж өнгөрсөн жилийн 11 сард ЮНЕСКОгийн ерөнхий баг чуулганы үеэр ирээдүйгээ хамтдаа төсөөлөх үү гэсэн ийм тайлан гаргасан. За тэр тайлангийн гол үзэл санаа нь юу гэхээр ерөөсөө боловсролын системийг өнөөдөр бол энэ эрс өөрчлөхгүй болохгүй болж байна гэдгийг хүлээн зөвшөөрч дэлхийн нийтээр ер нь боловсролоо эргэж харъя гэдэг. Энэ санааг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш их анхааралтай хүлээж аваад энэ 22 оны 9 сарын нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн үед бол дээд түвшний энэ уулзалтыг зохион байгуулъя гэдэг ийм санаачлалыг гаргаад дэлхийн одоо 150 оронд бол үндэсний хэлтсүүлгийг явуулаад тэгээд тэрний өмнө одоо бүс нутгийн хэмжээнд дараа нь одоо Парист 7 сард бол ийм уулзалтуудыг хийгээд өнөөдөр энэ хамгийн дээд түвшний уулзалтанд бол болж байна л да. Тэгэхээр энэ дээд түвшний уулзалт бол энэ яг Монголын зөвхөн нэг орны хувьд аваад үзэхэд их хол юм шиг санагдж болно. Гэхдээ яг үүний хэрэг дээр бол манай орны боловсролын системд өнөөдөр тулгарч байгаа олон асуудлуудыг бол энд авч үзэж байгаа. Тийм учраас бид нэр тэр одоо асуудлуудыг энэ улс орнууд шийдэхдээ ер нь ямар хандлага авч хэрэгжүүлэх гэж байна уу? Энэ одоо санал бодлын сонсоход бол бидэнд бол маш их ач холбогдолтой ийм дээд хэмжээний уулзалт болж байна. Тэгэхээр 17-нд сая 9 сарын 17-нд бол шийдлийн өдөр гэж болсон. Өөрөөр хэлбэл улс орнууд одоо өөрийнхөө шийдлийг энэ асуудлыг яаж шийдэх вэ? Багшийн асуудлыг яаж шийдэх вэ? Сургалтын одоо хөтөлбөрийн асуудлыг яаж шийдэх вэ? Сургуулийн орчныг яаж одоо өөрчилөх вэ? Энэ захим шилжилтийг боловсролд яаж шилжүүлэх вэ? Боловсролын санхүүжилтийг ер нь яаж шийдвэл зүгээр үү гэсэн энэ талаар бол их сайхан санаануудыг гаргаж ирсэн. Энэ дээр бол манай улсын одоо боловсрол судлаачид, эрдэмтэд, за улс төрчид бол их анхаарал хандуулж энэ одоо дээд хэмжээний уулзалтын одоо баримт бичгийг бол нэлээд одоо нарийн судлах хэрэгтэй болж байна. За хоёрдугаарт нь ер нь одоо ойрын 10 жилд боловсролын салбарын одоо чиг хандлагыг тодорхойлох энэ одоо энэ ярьж байгаа зүйлээс өөр юм бол байхгүй. Тийм учраас бид нэр энэ одоо арга хэмжээний одоо гол одоо үр дүн нь юу гэхээр бидний одоо ирээдүйг харуулсан, ирээдүйн замыг одоо зааж өгсөн ийм одоо чиглэл зөвлөмж ийм одоо санаа бодол бол энд уралдуулж байна та дэлхийн олон орны удирдагч нар. Өнөөдөр бол дэлхийн төрийн олон орны төрийн удирдагч нар ирж боловсролын салбартаа одоо ямар өөрчлөлт хийх үү гэдэг амлалт энэ зүйлээ бол авч байна. Тэгэхээр энэ бол одоо маш одоо ач холбогдолтой арга хэмжээ болж байна. За энэ өнөөдрийн арга хэмжээний нээлтэнд одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш, ЮНЕСКОгийн ерөнхий захирал
азуулъя. За түүнээс гадна одоо залуучуудын одоо төлөөлөл бол өөрсдийнхөө дуу хоолойг сонсголоо. Тэгэхээр эндээс бол ингээд сонсоод ингээд сууж байхад бол үнэхээр одоо бид нар ч гэсэн боловсролынхаа салбарыг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Бид нэр боловсролынхаа салбарыг их шүүмжилдэг. Тэгвэл бидэнд бас мэдээж шүүмжлэхээр зүйл их байна. Гэхдээ дэлхийн нийтээр өнөөдөр боловсролын салбарыг шүүмжилж байна. Тийм учраас тэр дэлхийн нийтээр ер нь боловсролын салбарт юу нь болохгүй байгаа юм бэ? Ямар шийдлүүд байж болох вэ гэдгийг энд сонсоход бол манай орны боловсролын салбарыг цааш нь одоо хөгжүүлэхэд бол их чухал ажил хөдөлთა арга хэмжээ болж байна гэж би бодож байна.